Шинэ он гарахад 3-7 хоног үлдлээ. Улиран өнгөрөх оны үр дүнг гар утасны аппликейшнээс эхлээд түүний яам, агентлаг гэд бид бүгд гаргадаг. Харин улаан удын иргэдийн хувьд энэ жил ямар мөчөд хамгийн тод үлдэв? Өөрсдөөс нь асууцгаая. Об этом сейчас мы их и спросим. Өнгөрсөн оны ямар үйл явдал таны ой тоонд 6 үлдэв? Би гэрэлсэн. Баяр хүргэе. Баярлалаа. Ижи дэш явсан уу? Энэ зүүн Новороссийск явсан. Өнгөрсөн жил ч үлээ. Толгой эргэчихлээ. Охинтой болсон, хүү маань баярлуулсан. Ач зээ нар чинь амжилт гаргаад та баярлсан уу? Ямар амжилтанд хүрв? Аж охин маань цэцэрлэгт явсан. Мундаг охин бий. Хоёр зээ охинтой болсон байх. 2 зээ охинтой. Тэгэхээр 7 зээтэй байсан бол одоо 9 болсон эрг үү? Тийм ээ, том охин, бага охин хоёр төрсөн юм. Би морин хуранд явж эхэлсэн. Тоглож сурлаа. Өнөөдөр явж эхлээ сурчхаж байгаа мó? Тэгсээ. 1 хичээл заалгаад лу? Үгүй ээ, 2 тон шүү. 2 хичээл суугаад л бүрэн тоглоо сурчхаж байгаа эрг үү? Тэгсээ. Би таныг онцгой авьяастай гэмээр байна. Та ич хэдэнд итгэдэг үү? Тэгдэг, итгэдэг. Хардаа, одоо шууд эфирээр өвлийн өвөө захидал бичцгээ идэх үү? Тэгье. Сайн байна уу өвлийн өвөө минь? Намайг Виктория гэдэг. Аягба. Татьяна. Баяр. Юлия. өнгөрсөн онд нэгэн болсон. Тэр явдлаас би жаахан ичдэг. Эвгүй санагддаг. Эрүүл мэндэд хангалттай цаг зарцуулаагүй. Спорт бэлтгэл хийгээгүй. Их ажиллаж бага амарсан. Хэлж ч мэдэхгүй юм байна. Хүмүүст зээл өгч зөвөр амьдрахад нь саад болоод байгаа юм болов уу? Та чинь гүн ухааны өнцгөөс хардаг байх нь. Зээл өгч болохгүй гэдэг шүү дээ. Гэтэл би өчгсөн байдаг. Тэгэхээр миний буруу болж байна. Би биеэсээ авч явж томоотой байсан учраас танаас ийм бэлэг гомоор байна. Аялал. Яг хаашаа вэ? Тодорхой заагаад үгүй л дээ. За тэгвэл Санкт-Петербург. Ажил. Ажил хэрэгтэй шүү. Тийм ээ, ажил. Хүн бүр өвлийн өвгөөс бэлэг гуйдаг. Гэвч хаанаас мөнгөтэй болдгийг бодож үздэггүй. Эльф одоочуудын үйлдвэр байгаа штэ. Тэд тоглоом хийдэг үз. Би та хийдэг гэж үү? Худалдаж авдаггүй юм уу? Үгүй ээ. За мэдэхгүй юм. Бодож үзвэл ардын мөнгө. Ардын мөнгөө татвараас авдаг байх нь уу? Тийм байлгүй, сайн мэдэхгүй. Уртаа өвлийн амралт эхэллээ. Та улаан үдийн хаашаа зочлох гэж байна? Ач зээ нартайгаа хүрээлэн орох уу? Тийм ээ. Ач зээ нар руугаа явж байна. Энд байдаггүй юм уу? Энд байдаггүй юм аа. Питерт байна, Москвад байна, Ереванд байна. Та ч явж өгөх нэ. Тийм ээ. Ям гарагт ниснэ. Тэгээд л дэлгүр хэсэж байхгүй юу? Уул руу явна, зөвлөлтийн талбай орж зугаална. Яахан цэцэг тоглолт үзнэ. Соёлын талыг баримтлах юм уу? Хүрээлэн салхилахгүй юу? Манайх гоё мөсөн талбайтай болж байгаа штэ. Тийм ээ, уулнаас гулгана. Бөөрийнхи чаргаар. Шинэ жилийн өмнөх амралт, урт баярын өдрүүдээр улаан үдэд зугаалах газар олон. Театрчилсан тоглолт, аялал, мастер-класс, баярын хөтөлбөрүүдээрч арвин. Манай хотын хамгийн гол үйл явдал бол 12 дугаар сарын 30-нд 17 цагаас болох төв гацуураа асаах ёслол. 16 цагаас үлгэрийн мөсөн хотгонд урлагийн байгууллагуудын жүжигчдийн хамтаар тэмцээн, тоглоом, сюрприз бэлдсэн. Шинэ оны улиралд зориулан хотын хүрээлэн цэнгэлтгүүд ч мөн бэлтгэж байна. Гулгуур, мөсөн талбай, хүүхэд, томчуудын анимашн болон спортын хөтөлбөрүүд зогсолтгүй үргэлжилнэ.
Победы и награды за... Ялалт медаль бүр цус хөлсөөр олддог. Энийг тамирчдаас илүү сайн мэдэх хүн ховор. Андрей Арасадин хятадд болсон гирийн спортын дэлхийн аваргад жинхэнэ шууган тарьлаа. Тэрээр Ревок төрөлд дэлхийн дээд амжилтыг шинжилж, дэлхийн 5 удаагийн аварга боллоо. Кратного чемпиона мира. Я выступаю. Би ревок буюу ганц гараар таталтын төрөлд оролцдог. Өнгөрмөөргүй байна л та. Гэхдээ энэ төрөлд надад өрсөлдөх шалга. Би 2020 оноос хойш өөрийнхөө амжилтыг л дахин эвдээд явж байна. Жаахан ахиж байна. Дасгалжуулагчийн хэлдгээр ойрын 5 жилд намайг гүйцэх хүн гарахгүй хаа. Нету человека, который достанет. Зөвхөн гэрийн тамирчид амжилт гаргаад байгаа юм биш. Манай багийнхан уламжлалт, уушруу, кунфугийн дэлхийн аврагт ч багтан амжилт гаргалаа. Манай тамирчид мөн хятадд болсон тэмцээнд оролцоод Анна Владиславовна Леонова дэлхийн аварга боллоо. Бид танаар бахархаж байна Анна. Та тэмцээн дээр хэрхэн тулалдаж хэрхэн ясныг чинь бид бүгд мэдлээ харлаа. Өнөөдөр танд гайхалтай ялалт байгуулсанд дахин баяр хүргэе. Для Анны Леон... Анна Леонова багасаа уушуд дурлсан. Гэсэн ч тэмцээний өмнө тэрээр ACL буюу өвдөгний загалмай холбоосын урагдал авчээ. Гэсэн ч энэ бүхэн тэрнийг төрүүлэхэд нь саад болж чадсангүй. Тэмцээний сэтгэл хөдлөл одоо хүртэл тайлагдаагүй хэвээр. Спортсменку не отпускает до сих пор. Тэмцээний зохион байгуулалт үнэхээр гайхалтай байсан. Ийм том тэмцээнд оролцох нь ердийн зүйл биш. Асар ширүүн өрсөлдөөн. Гэхдээ үүний хажуугаар итгэмээргүй найрсаг уур амьсгал. Амжилт гаргасандаа би маш их бахархаж байна. Цаашдаач Бурятийн болон Оросын спортыг хөгжүүлэхийн төлөө зүтгэхэд маш их баярлалаа. Гишүүдийн онцлсноор ийм амжилтууд бол олон жилийн ууггүй хөдөлмөр эрч хүчний оргил дээр гаргасан үр дүнгэв. В спорте на пике своих сил. Я всегда сравнивал. Би их спортоор хичээлдэг тамирчдыг уурхаачтай зөвлөдөг. Уурхаачид нүүрс баялаг олборлно. Бид түүнийг нь гэрэл дулааныг нь хэрэгэлдэг. Атлаа энэ бүхний ард ямар хүнд хөдөлмөр байдгийг мэддэггүй. Харин бид ялалтын тэр нэгэн агшингл харна. Түүний цаана бол асар их хэцүү хүнд тасралтгүй хөдөлмөр бий. Одоо тамирчид баг зэрэг амраад авна. Тэгээд л шинэ ондоо, шинэ оргилийн төлөө зүтгэнэ. Артем Буинов, новости дня. Этот дом стоял... Энэ байшин тус гудамжийг Амурская гэж нэрлэдэг байсан үеэс л энд байсаар иржээ. Энэ барилга 1879 оны их төмөрийн дараа баригдсан. Тэр төмөрт хүүхдийн цэцэрлэг байрлаж байсан барилга шатсан юм. Харин шинэ барилгын архитектур нь Эрхүүгийн хамгийн авьяаслаг тодорхой нэртэй уран барилгачдын нэг Генрих Владимирович Розен байсан. Генрих Владимирович Розен. Советское время при расширении... Зөвлөлтийн үед гудамжийг өргөдгөхдөө байшинг бүхэлд нь нүүлгэн шилжүүлжээ. Энэ шийдвэр барилгын байдалд таагүй нөлөөлж ихээхэн гэмтэл учруулсан. Ингээд цэцэрлэг Харлампийн сүмийн харьяад газар дээр оршдог болж 2010 онд хотын захиргаа түүхэн барилгыг эрхүүгийн епархид үн төлбөргүй шилжүүлж өгсөн байна. 2014 онд барилгыг сэргээн засварлах зураг төслийн судалгааг эхлүүлсэн ч санхүүжилтгүйгээс болж ажил 10 жил завсарлажээ. Харин өнгөрсөн жил сэргээн засварлалт дахин эхлээд возобновили. Бид барилгын бүх хэсгийг наривчлан судалсан. Дээвэр, мансард, суурь давхрын хувьчилт гээд бүгдийг шурф хийж суурийн бүтэц ямар байгааг шалгасан. Судалгааны үр дүн төсөл боловсруулах үндэс болсон. Нүүлгэн байршуулсан барилга учраас өнөөгийн байдал нь угсралтыг задлан салгаалахгүйгээр шинжлэх боломжгүй гэдг нь батлагдсан. Приняли решение. Иймээс барилгыг хэсэгчлэн буулгаж сэргээн угсрах шийдвэр гаргажээ. Ингэснээр түүхэн төрхийн хамгийн нарийн үнэнч байдлаар хадгалан сэргээх боломжтой. Шинжилсэн дүр төрх нь банзан өнгөлгөөтэй биш, харин жинхэнэ модон дүнзэм байшин байх юм а. Гэхдээ мэрэгчлэнүүд нэг чухал өөрчлөлт хийжээ. Байшин 2 давхар хэвээр үлдэнэ. Анхны зурагт өөрөөр төлөвлөгдсөн байсан ч шинэ зориулалтад 2 давхар зайлшгүй хэрэгтэй. Дээд давхарт бурхны хөрөг зургийн урлан, уран зураг, хөгжмийн ангиуд байрлана. Мөн барилга хүүхдийн байгууллагад шаардлагадах бүх орчин үеийн техник, инженерийн шийдлэр тоноглогдно. Мечтаем, вообще говоря. Бидний мөрөөдөл бол өөрсдийн үнэ алдартны хүүхдийн цэцэрлэгтэй болох явдал юм. Цаашдаа хүүхдүүдийг сэргээн засварласан шинжлэгдсэн байшинд байрлуулж орчин үеийн шаардлагад нийцүүлэн тохижуулахыг хүсэж байна. Энэ бол бидний мөрөөдөл. Настоятель подчеркивает... Санвартны хэлснээр ирээдүйн цэцэрлэгт зөвхөн сүмийн гишүүдийн хүүхдүүд бус хүссэн хүн бүхэн хамрагдаж болно гин. Харин сургалт хүмүүжилд үнэн алдартны зарим хичээл зарчим орно. Сэргээн засварлалтад хэрэгтэй санхүүжилтийг шашин нийтийн үеийн барилгуудыг дэмжих бүсийн хөтөлбөрөөс авах боломжтой гэж тэрээр үзэж байна. Төслүүд, зөвшөөрлүүд бүгд бүрэн баталгаажжээ. оформлены. На сегодняшний день объект... Өнөөдөр уг объект 21-р хүүхдийн цэцэрлэгийн барилга гэсэн нэртэй. Гэвч түүхэн судалгаа, их сурвалжийн
урлагийн үндсэн дээр шинжээчийн дүгнэлт гарч нэршлиг Вуходо Хармалопиевийн сүмийн дэргэдэх сургууль хүүхдийн цэцэрлэг гэж тодорхой болгох санал гарсан. Манай алб энэ саналтай зөвшөөрч тушаал бэлтгэсэн. Стоимость предстоящих работ Сэргээн засварын ажлын өргөтгөлийг наривчлан тогтоож байна. Барилга түүхэн нарийн хийцтэй тул зардал овоо айх нь тодорхой. Гэсэн ч энэ ажиллагаа үн цэнтэй. Учир нь энэ байшингийн 100 дамнсан нэгэн эрхэм үүрэг үргэлж нэгэн зорилготой байсан юм. Тэр нь хүүхдийг хамгаалах ивэх. специально для программы новости. Каждая находка Өөр байгалийн бүс нутагт археологчдын олдвор бүр нүүдэлчдийн овог амьгуудын түүхийг улам тодруулах боломж олгодог. Жишээлбэл Хүнүү угсааны дарагчдын гараар бүтээсэн 2000 гаруй жилийн настай шаварваар сулга. Судлаачид Хүнүүгийн овог аймгууд л хожим Ромын эзэнт гүрнийг довтолсон Гүннүүгийн иргэншлийн үндэс болсон гэж тогтоожээ. Бас нэгэн сонирхолтой олдвор бол Буддын зан үйлд хэрэглэгддэг оршуулгын эрх юм. Эдгээр олдвор манай эртний 6-аас 9-р зууны үед хамаардаг. Та бодоод үзтээ Буддын шашин энэ нутагт 16-р зуунд л бүрэн нэвтэрсэн байж. Энэ тухайн үед энд аж төрж байсан хүмүүс Буддын шашинтай ямар нэгэн холбоотой байсныг гэрчилж байна. утвари украшения 100 бүр 1000 жил хадгалагдсан эд өлгийн зүйлс гоёл чимэглэлүүдийг аймгийн музейн үзэсгэлэнт бүх талаас нь бүр ойроос наривчлан үзэх боломжтой. Соронзон ашигласан энгийн техникээр зарим үзмрүүд агаарт хөөх мэт харагдана. Харин VR технологи зочдыг агуу хаад жанжидын оршуулгын газар руу аюулгүйгээр аялуулахын зэрэгцээ зөвхөн суурь нүлдсэн эртний ордны доторх орчинд алхаж байгаа мэт мэдрэмж төрүүлдэг. 13 дугаар зууны энэ барилгын баттай бүрэн гүйцэд сэргийн бүтээсэн хөлбөр өмнө огт байгаагүй. Манай баг эрдэмтдтэй хамтран Кондын ордны 3D сэргээгдсэн бүтцийг бүтээлээ. Энэ бол үнэхээр түүхэнд оруулсан бодтой хөв нэмэр юм. Аймгийн музейн агуу их талын зүрх нэртэй үзэсгэлэн нь өөр байгалийн хязгаарт анхудаа байгуулагдаж байгаа нүүдэлчдийн түүх соёлыг өгүүлэх музей. Дархан цаазад цогцлбор ямар болохыг харуулсан их загвар юм. Энэ зохицолбор 4 гол цэгийг нэгтгэх нь үүнд Борзины бүсийн Кондын ордон, Пьяргунск дахь хэргийн тосгоны туур, үр байгальдах Чингис хааны хэрэм байгууламж, мөн Чингис хаан төрсөн гэх нэгэн хувилбарт дурддагддаг Дезириум болдог орно. Цаашлаад Сухотины жишгээр музейн талбай, соёлын төвүүд үе шаттайгаар байгуулагдана. Организаторы надеются. Төслийн зохион байгуулагчид энэ санаачлага холбооны төвшний дэмжлэг авч зөвхөн нутгийн иргэд бус өргөн удам тал нутгийг зорин ирэх бүх зочдод түүх соёлыг шинэ хэлбэрээр хүргэнэ гэдэгт найдаж байна. Анатолий Тюльнев, середина земли, Забайкальский край. 2025 онд хэд Хиймэл оюун ухаан кино урлагийн шинэ хөдөлгөгч хүч гэж үнэлэгдэх болсон ч ирээдүйдээ боломжуудын ихэнх нь одоо ч бүрэн нээгдэг байна. Энэ тухай Саня хотод болсон кино наадам, кино форумын илтгэлүүдэд онцлон хэллээ. Кино бүтээгчид Хиймэл оюуны бүрэн дүүрэн ашиглаж уран сэтгэмжийн хил хязгаарыг тэлж дүрслэлийн илэрхийлийг шин түвшинд гаргах ёстой. Мөн Хиймэл оюун ухаан бүтээлийн явцдаг, давтагддаг, цаг их шаарддаг ажлуудыг эрс хүмүүжүүлдэг юм а. Хиймэл оюун ухаан уран бүтээлийг илүү хүртээмжтэй болгож байна. Зөвхөн мэргэжлийн уран бүтээлчид бус энгийн хүмүүс ч өөрийн хүсснээ илэрхийлэн бүтээл тойрох боломжтой болжээ. Технологийн хөгжлийн хурдыг харгалзан үзвэл Хиймэл оюунаар бүтээгдсэн бүрэн хэмжээний кинонуудыг бид эх 3 жилийн дотор үзэх болно. Асуудал хэрэглэх үгүй юу гэсэн дэш. Харин бид хэр хурдан үйлдэл хийх вэ гэдэгт оршино. Хиймэл оюуны хэрэгслүүд кино үйлдвэрлэлийн бүхий л шатанд нэвтэрч байгаа энэ үед кино түгээлд хангамжийн салбарч мөн адил томоохон өөрчлөлтөд бэлтгэгдэж байна. Хиймэл оюун кино үйлдвэрлэлийг зайлшгүй өөрчлөн кино театрууд болон дистрибуцийн бүх холбоосууд гэрийн үзүүрээс давуу онцгой туршлагыг санал болгож байж залуу үзэгчдийг татж чадна. Сани хотын кино фестивалийн мэргэжилтнүүд нэгэн дугаар кино урлагт судлаж шин зүйл нээх эрмэлзэл үргэлж байсан цаашид ч энэ урлагийг урагш тэмүүлэх хүч хэвээр байх болно гэж хэлсэн юм. Кино урлаг дахь инновац үнэхээр гайхамшигтай. Аль хэдийн маш олон зүйл хийгдсэн мэт боловч үзэгчдийг цочрох, гайхшруулах олон шин зүйл цаашиж гарсаар байна.
Дэлхийн кино урлаг 130 жилийн аваа тэмдэглэж байгаа энэ үед салбар дахин нэгэн асар хурдтай өөрчлөлтийн үеийг туулж байна. Гэхдээ энэ нь кино урлагт анхных биш юм. Хар цагаан киноноос эхлээд орчин цагийн захим эрен хүртэл кино бүтээгчид үргэлж шинэ арга барил, шинэ технологи туршиж, үзэгчдийг гайхшруулах шинэ түүхийн хэлбэрийг эрэлхийлсээр ирсэн. Тэднийг цааш нь жолоодох хамгийн том алхамд дэлхий дахин бэлэн болж байна. Впереди новый этап. Потому что сейчас, Ягаад гэвэл одоо Орос хятад нөхөрлөж байгаа. Тийм учраас орос хэл сурахаар шийдсэн. Оросууд ба хятадууд шинэ жилийг өөр өдөр тэмдэглэдэг. Харин олон улсын чиглэлээр суралцдаг оюутнууд 2 удаа тэмдэглэх нь бий. Тэд бие биенийхээ соёлд бүрэн өмбөж амьдардаг болохоор тэр юм. Хабаровскт сайхан байна. Би Оросд хайртай. What's you like in Russia? Food, weather, people, everything. Do you have Russian friends? Би. Би одоо Хабаровскт сурдаг. Хэл шинжлэлийн магистр. Энэ жил Оросын шинэ жилийг үзмээр байна. Оросууд яаж тэмдэглэдэг, ямар хоол хийдгийг сонирхолтой санагдана. Би багасаа хэл сурах сонирхолтой байсан. Англи сонгож байхдаа хятад хэл сонгосон. Харбин Далиан руу хэлний курст ганц сараар явсан. Маш сонирхолтой курс байсан бөгөөд олон орны найз нөхдөдтэй болсон. Бүр Итали, Малайз, Солонгоснаас нөхдөдтэй болсон. Ийм олон үндэстэн оролцсон шинэ жилийн арга хэмжээ Хабаровскт жил бүр 12 дугаар сард өөр талбайд болдог. Энэ удаад үйлдвэрчний эвлэлийн соёлын ордонд болно. Бид бүгд тоогууд сурдаг. Хятад хэлний анги бас боловсрал. Би тоогууд сурдаг. Менежментийн 2 дугаар курс, олон улсын бизнес. Одоогоор миний анхаарал зүүн тийш чиглэсэн. Ийм сайхан тэнхимд суралцж байгаадаа маш их баяртай. Хятад хэл, хятад соёл судлан улам илүү ойлгож, хүрээлэн буй бүхнээс гой сайхныг харж сурахад тус болж байна. Энд Хабаровскд амьдардаг болохоор хятад соёл бидэнд ойрхон байдаг. Хоол хүнсч бий, соёл нь ч дөт. Тиймээс хятадд улам ойртох хүсэл төрсөн. Хятадд очиж үзээгүй. Гэхдээ удахгүй очино гэж найдаж байна. Орос хятадын оюутнуудын шинэ жилийн орой бол зөвхөн концерт, нийллэг биш. Харин ч танилцах, ярилцах, хоёр улсын соёлын гүрийг баттгах дотн орчин юм. Энэ тоглолтыг бид хотын иргэдэд зориулсан юм. Одоо 9 дугаар сараас хойш визүүдийг илмийн ачаар гарлаа, явлаа гэж хэлээд л хятадд ирдэг болдог болсон. Түүнчлэн 3 хоногийн өмнө ерөнхийлөгч Владимир Путиний зарлиг гарснаар хятадууд ч мөн адил визүүгээр Оросд аялж болдог боллоо. Үүнд бид маш их баяртай байна. Анастасия Незнанова, Дмитрий Щепин. Смотри, Хабаровск.